Өөрөөр хэлбэл хүнийг нөгөө нийгэм сэтгэл зүйн хөгжилд анхаардаггүй. Танин хөгжил анхаарч ирсэн боловсрол чинь нийгэм сэтгэл зүйн хөгжилд нь юусэн анхаарахгүй. Одоо улсын сургуультай хөгжлээ. Бага хэмжээний төлбөртэй болох чи. Нэг сая жилийн нэг сая юу юм? Хүмүүс төлөж ч төвөгтэй сурах юм бол. Гэт бодлого бариад явбал яах вэ? Монголын боловсролын систем гэх юм те саяны 13 жилийн тогтолцоо ч юм уу ерөнхийд аль хүлэн илүү одоо сайн бат бөх аль нь жоохон юм байгаа юм шиг танд ер нь харагддаг. Хэрв тэрийг ингээд зөвхөн ирэх орж байгаа намд тэрний томилсон сайдд хариуцуулаад төрийн аппаратад ангаана хариуцуулаад арих бол аюултай эрсдэл таахгүй. Тэгэхээр иргэний нийгэм багс. Ерөөсөө үеийнгийн дээрлэхэлтэй тэмцэх цорын ганц арга баг. Тэр бол урьдчилан сэрэг. Шийдэл бол байгаа байна. Ямар ч гэсэн бид нарт судалсан туршлага бас байгаа байна. Эдгээр дээрлэлт гарахаар хүн хэлэхгүй. Яа хэлэхгүй байгаа юм гэсэн чинь. Найдваргүй ш. Шийдэхгүй ш. Надад туслахгүй штэ гэж хэлж байгаа. Энэ чи хэний асуудал вэ? Насан туршид томчууд бидний асуудал. За сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Манай Well-being podcast-ийн маань ээлж нэгэн дугаар энийхөө хүрч байна. За ингээд энэ удаагийн дугаарт маань бүх нийт боловсролын төлөө эртний нийгмийн үндэсний эслийн ерөнхий зохицуулагч Тунгалаг багш маань хүрэлцэн ирсэн байна. За таныг урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? За бит хоёр болсон ингээд ярилцах гад нэлээд удаан цаг тоглох гээд явж одоо өнөөдрийн сайн бэлтгэл төр ингээд уулзж байгаа бол би маш их баяртай байна. Тунгааг шиг бол би таныг багш гэд удаад явбал зүгээр тий. Багш шиг тунгааг шиг бол эртний нийгмийн салбарын ялангуяа боловсролтой холбоотой ер нь хүмүүс нэлээд мэддэг байхаа. Гэтэ манай подкастыг бас янз бүрийн насны салбарын хүмүүс үзэж байгаа болохоор та өөрийгөө болон байгууллагад товчхон танилцуулаад баярлалаа. Миний нэр Дондог Дулмын Тунгалаг. Би бол одоо эзэмсэн мэргэжил бол англи орслын багш. Тийм хүмүүнлэгийн их сургуулийг төгссөн. Тэгээд багшаараа бол нэг 5 жил ажилласан хот болон хөдөөд. Тэгээд 13 жил би энэ Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний холбоо гээд үйлдвэрчний элийн байгууллагт зүгээр ингээд ажилтнаас нь эхлээд сонгуульд ерөнхий нарийн бичгийн дарга хүртэл ингээд ажиллаад явсан байдгийн. Тэгээ дараа нь энэ бүх нийт боловсролын төлөө эртний нийгмийн үндэсний эслийн зохицуулагчаар ирээд одоо 15 жил ажиллаж байна. Тэгээд ерөнхийдөө боловсролын салбараас ерөөсө гараагүй. Тэгэхээр энэ салбарынхаа асуудлуудыг ер нь жоохон судалдаг. Тэгээд Монголын боловсрол тулгамдаад байгаа асуудлуудыг олон улсад одоо болж байгаа асуудлуудтай харьцуулах гэмчлэнгээр ингээд сонирхож судалдаг тийм. За маш баярлалаа түүхтэй ийм хүн байгаа. За ер нь нөгөө подкастын маань зорилго өөрөө ч гэсэн well-being буюу сайн сайхан байдал. Тэгээ бидний бас нэг ер нь зорж байгаа юмуд нэг бол нэг бие биенийгаа хүлийн зөвшөөрөлтөй хандтаа нэг ойлголцоо тасралтай амьдрал. Тийм нэг сайн сайхан нийгмийг ер нь бүтээхэд юу ер нь чухал гэдэм болоо гэдгийг хандтаа ингэж ирж хайж авч байгаа тийм подкаст. Тэгэхээр боловсролыг би боловсролын салбартай холбоотойгоор тантай ярилцсан гэж бодлоо. Ягаад ч хамгийн түрүүнд толгоонд орчихсон юм нь ерөн хүн яага боловсрол эзэмших ёстой юм бэ? Ерөн хүн боловсрч дуусна гэж байдаг юм уу гэдэг тийм асуулт орж ирсэн л дээ. Тэгээд боловсрол гэдгийн мөн чанар нь юунд ааш тэмдэглэх нэг ерөнхий өсвөр асуултаас эхлүүл гэж бодож байна. Боловсрол хизээ эхэлдгийг мэдэхгүй. Гэхдээ хүн насан нутгийг олох хүртэл үргэлжилдэг гэдэг энэ үзэл баримтлал бол 1970-аад онд одоо гарч ирсэн байгаа юм. Хүн ер нь насан туршдаа суралцдаг юм биш үү? Хүн иддэг, уудаг, унтдаг гэдэг шиг суралцах гэдэг чинь хүний нэг функц. Хүний одоо өдөр тутамдаа хийхтэй амьдралын туршид хийх нэг одоо үйл ажиллагаа юм биш үү гэдэг ийм үзэл онол боловсролын салбарт гарч ирээ. Тэгээд хүмүүс нэг хүлийн зөвшөөрөхгүй, хуж ойлгохгүй, ийм одоо ноцтойгоор хүлээж авахгүй ингээд явж байгаад гинтхэн одоо энэ даяарчлал гэдэг болгоод ингээд нийгэм өөрчлөгдөөд хөгжөөд ирсэн чинь тэгээд энэ дэлхийн хөгжил ингээд хурдсаад технологи энэ мэдээллийн урсгал энэ одоо хэл сурах англи хэлийг одоо маш олон сурах энэ төр чинь ингээд дэлхийн хөгжлийг хурцсагч байгаа байхгүй. Тэгэхээр ингээд дэлхийн хурдтай өөрчлөгдөх тусам хүн өдөр тутамдаа сурж явахгүй бол одоо яах нь ажил мэргэжлийн хувьд хохирно, хувийн хөгжлийн хувьд хохирно,
мэдээлэл суцрагдана те ингээд ийм нөхцөл байдалд хүнийг аяндаа авчрангууд хүн чинь нөгөө 70 хэдэн онд яригадад байсан насан туршдаа суралцах гэдэг чинь үний юм байна. Бид насан туршдаа өдөр тутам суралцж авахгүй л болохгүй юм байна гэдэг ийм одоо зарчим гэдэг юм уу ийм үзэл онол бол боловсролын тогтолцоонд орж ирсэн. Яг боловсролын үүргийг бол хүмүүс эхлээд ойлгохдоо дандаа танин мэдхүн үүргийг нь л хэлээд идэв. Өөрөөр хэл хүн төрөлхтний урамтлуулсан мэдлэгийг дамжуулж авах, эзэмшиж авах гэж ойлгоод идэв. Магадгүй одоо засгийн газрууд ч юм уу те хувийн хвшил бизнесийн байгууллагууд явцруулж тайлбарлаад идэв. Зөвхөн ажил хөдөлмөрт бэлтгэх. Яг одоо иргэний нийгмийнхэн одоо бид нар боловсролыг хүний эрх гэж үздэг, тэгээ нийтийн сайн сайхны зүйл гэж ойлгодог, public good гэж ойлгодог энэ хүмүүс бол юу гэж үздэг вэхээр боловсрол нийгэмшүүлэх үүрэгтэй. Тэ? Тэр нийгэмшүүлэх гэдэг нь яг юу гэдэг байгаа юм гэхээр энэ Монголын нийгэмд амьдарч байгаа хүмүүс ямар ч насны, ямар ч ялгаатай, яс үндэстэй, ямар шашин шүтлэгтэй, итгэл үнэмшилтэй, ямар ч хүн байх хотгодоо амьдардаг нэг хэл дээр ойлголцдог байх тухай асуудал. Бие биенийхээ эрхийг зөрчихгүйгээр бие биендээ хүнд итгэлтэй хандаад, эв зохицлоо олоод, бие биендээ хоргой тарихгүйгээр ёстой төрөний чиний хэлдгээр аз жаргалтай, нартай ингээд амьдрах энэ суурийг тавихын тулд 12 жилийн заавал. Дээрээс нь сургуулийн өмнөх боловсролын сүүлийн 1 жил. 13 жилийн боловсролыг бүх иргэндээ заавал эзэмшүүлнэ. Тэгээ энэ нь баг нэг агуулгатай те өгөх ёстой өгнө гэсэн үг те. Тэгэхээр дахиад явцурдаг юм нь зөвхөн мэдлэг те авчхал юм бол ингээд зөв үлдээд те зөв байх юм шиг бодоод те үгүй. Тэнд чи хандлага үнэцэл те тэгээд дадал хвшил зан үйл гэдэг юмыг сургадаг зүйлийг боловсрал гэж хэлээд байна гэсэн үг. Тэгэхээр энийг бол бас дахиад одоо дэлхийд энэ боловсрал судлаачид бол боловсролын дөрвөн багна гэж хэлсэн байна. Боловсрал бол дөрвөн багантай шүү. Зөвхөн мэдэх тэгээ танин мэдхүн үүрэгтэй гэдээ үзээд ах юм бол нэгэн хөл дээр догонцоод байгаатай адилхан. Зөвхөн мэдлэг дэмжүүлэх биш. Зөвхөн мэдлэг бүтээх үүрэгтэй биш шүү гэж хэлж. Хоёр дахь үүрэг нь одоо learning to know гэж хэлж байгаа. Тэгээ хоёр дахь нь болохоор learning to do гэж байгаа. Өөрөөр хэлбэл 13 жилийн заавал эзэмших боловсралаар дамжснараа хүмүүс зарим ур чадварууд сурдаг. Бичих, унших, тэ тоо бодох суураас эхлээд багаар ажиллах, шийдвэр гаргах, биентэйгээ хүнд итгэлтэй харилцах, зөрчлийг хүчрхийлгүй шийдэх гэх мэтлэнтэй зөөлөн болон одоо бусад одоо ур чадваруудад сурдаг гэсэн. Гурав дахь одоо баг нь бол юу гэхээ learning to be гэж. Чи өөрөө хүн байх, оршин байхдаа суралцдаг. Би хин юм бэ гэдгээ танин мэддэг. Би ямар шууд төлөвтэй хүн юм. Би ямар шууд зам байдалтай хүн юм те. Би ямар үнэт зүйлтэй байх. Би ямар итгэл үнэмшилтэй би шашинтай юм уу шашингүй байх юм. Шашинтай байлаа шашныг шүтэх юм те. Энэ бүх үйл явц чинь одоо энэ 13 жилийн хугацаанд тогтдог гэсэн үг байхгүй. Тэгээ дөрөвт нь болохоор learning to live together гэж. Хамтдаа амьдрахад сурдаг буюу нийгмийн бүх хэм хэмжээнд сурна. Тэр нь хүний эрх зүйнээр те энэ хүчрхийлэлгүй байх те гэр бүл болох те гэр бүл болж хамтарч амьдрах эсвэл хүүхдтэйгээ яаж харилцах юм хамаатан садан ээж автайгаа ажлынхантайгаа хороо байшингийнхантайгаа хогоо аяхгүй ахаас гэлээ те хамтдаа яаж амьдрах вэ энэ дэлхийн ертөнцийн дээр жишээ нь одоо энэ сүүлийн үеийн залуучууд их сөрхий болоод байна шүү дээ одоо энэ хог хаягдлыг яаж те багасгах уу яаж энэ хэрэглээгээ хумж энэ байгаль орчинд хоргүй амьдрах уу те нүүрс хүчлэгийн одоо ялгарлтыг яаж бууруулж амьдрах уу яаж дугуй ууны машин унахаа болъё гэдэг. Тэгэхээр энэ олгон чинь бусдын төлөө хийж байгаа юм байхгүй юу? Бусдаа хамтран амьдарч нэг цэнхэр гариг дэлхийг сүнөөчлөхгүй шигтэй амьдрах. Тэгэхээр боловсролын одоо зорилго ачаар холбогдлол ийм өргөн хүрээнд байгаамаа л гэж хэлмээр.
Тэгээд энэ одоо дөрвөн тулгуур багны хувьд за одоо яг л энэ ширхэгжил байх юм ч гэдэг дөрвөн хөлтөд бэж иж аль нэг нь ингээд дээр нь аяга тогтдог ч юм уу хүн бүрддэг ч юм. Энэ өнцгөр харахад одоо Монголын боловсролын систем гэх юм уу тий саяны 13 жилийн тогтолцоо ч юм уу ерөнхийдөө аль хөл нь илүү одоо сайн бат бөх аль нь жоохон юм байгаа юм шиг танд ер нь харагддаг. Тухайн нийгэмдээ тарсан л боловсрол байдаг. Ер нь бол боловсролын тогтолцоо тухайн нийгэмдээ үйлчилсэн л одоо боловсрол байдаг гэсэн үг. Тэгэхээр бидний өмнөх төвч юу вэ гэхээр социализм. Социализм юу вэ гэхээр бид нарыг нэг хэвэн цутгана. Бүр ингээд төрөөс хараад нэг намын удирдлагын дор нэг үзэл сурталтайгаар шашингүй та нар тэгээд ажил хөдөлмөр хийгээд тэ амьдран чи ингээд суртахууны альва асуудал гаргах юм бол тэрийг нам ингэж хариуцж тэ буруу зүйл чинь шүүн одоо төр оролцож чамайг зөв тийш нь амьдруулна ажлыхгүй бол хүчээр чамайг ажил хийлгэн тэ нийгэм хамт олон тал талаас чинь чиний ёс суртахууныг шахна чи юм байх чинь зөв юм байх чинь буруу гэдгийг хамт олноороо шахна гэдэг ийм нийгэмд байсан байхгүй. Тэгээ энийг бол боловсролын банкны загвар гэдэг. Банкинг систем. Өөрөөр хэлбэл ингээд нэг банкнд байгаа мөнгийг хүмүүс ингээд зээлэд авдаг штеп. Тэр шиг энд байгаа мэдлэгийг багшийн толгойд байгаа мэдлэгийг юу заа гэсэн тэр сургалтын хөтөлбөрийг чиний тархинд юулээл болоо. Чи тэр тунд эргцүүлэх хэрэггүй. Чи зөв буруу энэ багш үнэн ярьж гэнэ үү яг тийм үү үгүй юу гэж эргэлзэх хэрэгсэн шаардлага. Чи тэр өгсөн мэдлэгийг туйлын үнэн гэж үзэл өөртөө юулж авах хэрэгтэй. Тэгэхээр нөө арга зүйн сургалтын арга зүйч яг тийм байхгүй. Хуулан бичих, асуултанд хариулах, уншснаа буцаага ярих, тий. Тэнд дунд ямар ч одоо тийм бодох үйл явц, сэтгэх үйл явц, эргэлзэх, шалгах, шүүн тунгах юм хэрэггүй. Тэгэнгүүт одооны энэ нийгэм чи яаж ийнө вэхээр ингээд мэдээллийн чөлөөтэй урсгал, тий, хүний эрх хэрэгчлөө, хүний ингээд сонголтууд өгөөд ирэхээр чинь хүнд тэр нөгөө нам төр засгийн эрх мэдэл чинь хувь хүнд ядарч байгаа байхгүй. Чамд ядарч байгаа. Тэгэхээр бид нар тэр сонголтыг хийж амьдрах шашиншдаггүй шүү дээ. Энэ зөв буруу юу гэдгийг өөрөө ялган таних болж байгаа учраас саяны дөрвөн багантай боловсролыг олохгүй л өнөөдрийн Монголын нийгмийн 30 жилийн дараах нөхцөл байдал бөөнөр шуугддаг те зөв бурууг энэ хүчийг олохгүй ингээл нэг секунд дагаж хуйлрал нөө буруу юм байна гээл тийшээ дагаж хуйлраад буруу юм байна. Тэгэл аливаа асуудал дээр дандаа харц цагаан хоёр туйл руу сэтгэнэ. Зөв гэвэл бүх юм зөв, буруу гэвэл бүх юм буруу. Ийшээ гэвэл бүх хүн ийшээ, тийшээ гэвэл бүх хүн тийш. Тэгэхээр эн чинь нөгөө боловсролын тогтолцоо ч ингээ бүрэн одоо энэ нийгэмдээ таарч засварлагдаагүй, цогцоогүй, өөрчлөгдөөгүй, хувираагүй байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дөрөв багантай болоогүй байгаа гэсэн. Хуучны нөгөө мэдлэг дамжуулдаг юм ноёлоод нэг хөлн нэг баг нь ноёлоод дээрээс нь зарим нэг чадварууд сурах гэдэг юм. Одоо шинэ компьютер дээр ажиллаж сурах мурах гэл те шийдвэр гаргах сурагчийн өөрөө удирдлагын байгууллага энэ төр гэл хүүхдүүдэд ийм манлайлал ур чадвараа хөгжүүлэх тийм юмнууд ингээ орж ирээд байгаа. Тоолох бичих англи хэл сурах магадгүй те тийм чадваруудыг ингээл олгоод байгаа. Гэхдээ нөгөө сүүлийн хоёр хөл дээр догонцоод байгаа гэдэг нь өнөөдрийн нийгэмд үүсэж байгаа асуудлууд гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүнийг нөгөө нийгэм сэтгэл зүйн хөгжилд анхаардаггүй. Таны мэдхүү хөгжил анхаарч ирсэн боловсрол чинь нийгэм сэтгэл зүйн хөгжилд нь ерөөс анхаарахгүй. Тэгээ уурсан хүнтэй яаж харилцах хэвээр юм. Багш нь уралж байгаа сурагчтайгаа яаж харилцах хэвээр энэ төр гэдэг юм аа. Уралж байгаа хүүхдийг эцэг нь яаж харилцах хэвээр юм те. Тухайн уураа яаж зохицуулах хэвээр багш хүн жишээ нь уурлаа гэхэд уураа яаж анги танхимд те менежмент хийх үү гэдэг юмд сураагүй учраас нөө багш чинь бие махбод шийтгэл үзүүлдэг тий сэтгэл санааны дарамт хүчрхийл үлддэг эцэгтэй зохистой харилцдаг өнтер. Тэгээ ингээ эн чинь нийгэмд ингээд янз янзын хүчрхийлэл янз бүрийн асуудлуудыг ингээд үүсгээд байгаа. Хамтдаа амьдрал сургаагүй учраас өнөөдөр яадаг вэхээр машина буруу газар тавьж гин тий сошиал дээр болж байгаа бүх хэрүүл шугаан чинь явууны замдаар машина тавиад байна. Хогоо коридорт хаяад байна.
нохоогоо те хошовчгүй авч яваад байна. Тэр мод зүлгийг сүйтгэж байна гэл те. Энэ бүх юм чи нөгөө чи хүмүүстэй хамтарч амьдрна. Чи эрхээ эдэлж болно. Тэгтээ тодорхой хүрээ хязгаарын цаанд дахиад нөгөө хүний эрхийг зөрчих гэж байгаа учраас та энэ юмд хариуцлагатай амьдрах ёстой гэдэг юмнуудыг одоо заахгүй. Өөрөөр хэлбэл тухайн энэ юмыг заана гэхээсээ илүү тухайн хүнд ингээд төлөвшүүлэх ёстой болчихдог байхгүй. Чамайг чи юм бэ гэдгийг би заахгүй шүү дээ жишээ нь би чам мэдэхгүй. Тэгэхээр тэр хүнд ингээд чи өөрийгөө танин мэд тий. Тэр аргуудын зажуу хичээлийн явцад тий. Ингээд тухайн өөрөө өөрийгөө танин мэдж, өөрөө өөрийгөө хөгжүүлж, өөрөө өөртөө зорилго тавьж, өөрөө өөртөө үнд зүйлээ сонгож явах тэр боломжийг олгоно гэхээр сургалтын арга зүй чинь шал өөр болох хэвээр. Сурагч чинь өөр болох хэвээр. Сургалтын хөтөлбөр өөр болох хэвээр. Хичээлүүд өөр болох хэвээр. Тэгтэл тэр юмнууд өөр болохгүй байгаа учраас тухайн хүмүүс өөрийгөө нөгөө таньж мэдэх тий. Өөрөө өөрийгөө төлөвшүүлэх. Өөрөөрөө л төлөвшүүлнэ шүү дээ. Бус түм таныг төлөвшүүлнэ гэж байна. Өөрөө сонголтоо хин. Тэгэхээр тэр боломжийг олохгүй боловсрал байна гэсэн. Одоо тэгээд сургалтын хөтөлбөрийн шинжилт хийж гэн. Энэ дээр л одоо бид нар иргэний нийгэм тий боловсролын ам, боловсрол судлаач, хөтөлбөр боловсруулагчид, сурагч, өгчгчид, дээд сургууль багш нар хамтдаа нийлээл энэний төлөө ажиллаж байна. Тий. Тань яг сүүлийн дүгнэлтний дараагийн асуултыг холбогдож байна. Тэгэхээр боловсролын одоо салбарыг гэх юм уу боловсролтой холбоотой асуудлуудыг магадгүй сайн ингээд илүү зөв, илүү одоо бидэрт хэрэгтэй тэр одоо чиглэл рүү хувьсан өөрчлөлтөө хин үлгцэн хурцгай гэх юм бол иргэний нийгмийн байгууллага нэг яаж ямар оролцоотой байдаг юм бэ? Магадгүй энийг үзэж байгаа сонсож байгаа хүмүүс бол боловсрол гэдэг зүгээр нэг за боловсролын яам эсвэл сургууль дээрх багш нь гэдэг юмар л ойлгож байгаа. Гэтэл энэний цаан чинь ямар хүмүүс яаж хамтарч живсэж яаж ажилт юм бэ гэдэг талаар та бидэнд ойлголт өгвөл. Тэгэхээр боловсролын асуудал бол айгүй тийм улс төрийн бодлогын үзэл сурталын нөлөөтэй салбар байхгүй. Хин одоо засгийн эрхэнд байна. Хэн боловсролын сайд байна те. Тэр хүмүүсийн үзэл суртал автагдах, тэр хүмүүсийн үзэл суртлаар явах хасар өндөр магадлалтай. Жишээ нь одоо ингээд аваад үзэхэд бүр хит барууны нам гарах юм бол өнөөдөр боловсролыг юу гэж үзэх вэ гэхээр энэ өстэй татварын хамаг одоо мөнгийг үрдэг. Үрэлгэн асар их өндөр зардалтай ийм салбар байна. Ерөөсөө хувьчлаа. Тэгээ хувийн сургуулиуд. Тий, хувийн сургуулиудыг дэмжиж, хувийн сургуулиудыг олноор байгуулъя. Одоо улсын сургуулиудаа хувьчлаа. Бага хэмжээний төлбөртэй болгочихъя. Нэг сая жилийн нэг сая юу юм? Хүмүүс төлнө шүү дээ хүүхдээ сургахын тулд. Тэ? 2 саяын төлбөртэй болгочихъя. Гэт бодлого бариад явбал яах вэ? Эсвэл ингээд нэг нэлээд ийм юу гэдэг уламжлалт нам гарч ирсэн ээ. Зүгээр ерөөсөө энэ хүний эрх заахаа болий, иргэний боловсрол олгохоо болий, бэлгийн зохиц боловсрол бүр заахгүй. Зөвхөн шашны боловсрол олгоё. Ёс зүйтэй болгоо хүмүүсээ. Тэ? Одоо энэ буддын шашны хүлцэнгүй байх, нүгэл буян тэ одоо энэ нөгөө карма гэж хэлдэг шүү дээ. Одоо үеийн үр энтриг цаа. Гэт бүтэн хичээл оруулаад ирэв. Та арчил хүний эрхээ заахгүй тий. Ирэх барьж байгаа намд тэрний томилсон сайдд хариуцуулаад төрийн аппаратад дангаар нь хариуцуулаад орхивол аюултай эрсдэлтэй байхгүй. Тэгэхээр иргэний нийгэм байх хэрэгтэй. Иргэний нийгэм гэдэг чинь юу юм гэхээр иргэдийн зохион байгуулалтын хэсэг. Тэгэхээр манай эвсэл дотор жишээ 43 төрлийн бас байгууллага байна. Тэр төрлийн бас байгууллага дотор хэн байна вэ гэдээ харахаар маш сонирхолтой. Энэ боловсролоос гээгдэж орхигддог, тий хаягддаг, боловсролоос хүртэж чаддаггүй, бүр үн төлбөргүй, заавал эзэмших байхад нь хүртэж чаддаггүй хүмүүс орж ирдэг байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эцгийн байгууллагууд, тий үндэсний цөөнх Казак тува өөрийнхөө их хэлийг сурмаар байгаа. Их хэл дээрээ боловсрал авмаар байгаа. Өв соёлоо уламжилмаар байгаа. Тэр хүмүүс байдаг ч юм уу тий. Одоо нийгмийн эдийн засгийн статус доогуур буюу боловсрал үн төлбөргүй ч гэсэн зардлын даахгүй байгаа. Хөрхийн хүүхдүүдийг төлөөсөн хүүхэд залуучуудын байгууллага. Өөрөөр хэлбэл форм авч чадахгүй байгаа.
сургачгаа авч чадахгүй, хичээлийн эргэлтгүүн авч чадахгүй, цүнхээ авч чадахгүй, 4 улирлын хувцас авч чадахгүйгаас болоод боловсролд хамрагдахгүй, сургуулиас гарч байгаа энэ хүүхдүүд байна шүү дээ. Тэгэхээр гих мэдчлээ ингээд хүүхдийн эрхийн байгууллага, залуучуудын байгууллагууд, тэгээд гендрийн байгууллагууд, хэрэглэгчдийн байгууллага, багш нарын байгууллага гэх мэтлээ ингээд нийгмийн энэ нийгэмд байдаг бүх олон янзд бүлгийг төлөөсөн байгууллагууд. Тэгээ энэ байгууллагууд цөмөрөө нийлэхээр яадаг вэхээр боловсролын бодлого төсвийг хянжидаг гэсэн. Иргэдийг төлөөлөн бид нар зохион байгуулалтанд орсныхоо хувьд хянжидаг. Бодлого боловсруулах төсөв боловсруулахад нь бүр оролцож идэг. Иргэдийн дуу хоолойг төлөөлөн хүргэж идэг гэсэн. Жишээ нь одоо өнгөрсөн 2026 оны энэ 2026 оны боловсролын төсвийг чинь урд оны 5 сараас эхлээл үйлчлсэн явж байгаа шүү дээ. Тэгээ 8 сард ингээ боловсролын ам төсвөө хийчээд олон нийтэд танилцуулаа хэлцүүлж байгаа. За бид нар нэг ийм төсөв хийчлээ. Энэ дотор дутуу нь юу вэ? Нэмж хасах юм нь юу вэ? За иргэний нийгмийн байгууллага танаа боловсрол эвсэл ирээд төсөө урьдчилаад өгчөж байгаа юм бид нарт. За энэ төсөв дээр санаа оноогоо хэлнэ үү гэдэг чинь. Тэгэхээр би тэд очиад хэлж байгаа. Энэ боловсролын чинь төсөв яагаад өмнөх оноосоо багассан юм бэ? Жил тутам ихсэх ёстой шүү дээ. Яагаад ус суралцагчдын чинь тоо нэмэгдэж байгаа. Багшийн тоо нэмэгдэж байгаа дагаад тий. Башин барилгын тоо нэмэгдэж байгаа. Тэгэхэд яагаад боловсролын төсөв багасч байна? Олон улсын бенчмарк байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 4-6% боловсрол зарцуулах ёстой байтал наадах чинь дөнгөж 3.9% байна шүү. Тэгэхээр энийг олон улсын бенчмаркт хүргээч гэдэг ч юм ингээд боловсролын бодлогыг хянана. Өөрөөр хэлбэл одоо ингээд хувьчлах ч юм уу, хувийн хвшилд шилжүүлэх ч юм уу, төр хувийн хвшлийн түншлэл нэртэйгээр хувийн хвшлийн оролцоог оруулж ирэх ч юм уу. Энэ бодлогууд дээр бид нар бол эсрэг байр суурь илэрхийлэлтээр бодлогыг эсэргүүцдэг. Харин эсэргээрээ бид нар энэ боловсролоос хоцрогдоод байгаа бүлгүүдийн дуу хоолойг илэрхийлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг Улаанбаатар хотод байгаа 6хан тусгай сургуульд сурах гэдэг чинь биш байна. Бид нар бодлогод нөлөөлж иргэдийн дуу хоолойг ингэж тусгаж бас ажилдаг гэсэн үг. Тэгээ одоо бид боловсрол эвслийн хамгийн сүүлд хийж байгаа ажлуудын нэг бол энэ нөгөө сургалтын хөтөлбөр. Бидний ярьж байгаа энэ 4 байгаа чинь над боловсрол хөтөлбөр дотор байна уу? Одоо сургуулийн өмнөх боловсролд юу заах гэдэг. Ямар эргэн төлөвшүүлэх гээд байгаа тий. Ямар мэдлэг дамжуулах гээд байгаа. Ямар үнэт зүйл чадвар хандлах сурах гээд байгаа. Ямар зан үйлдэл өмлөх гээд байгаа. Баг боловсролд яах гээд байгаа. 1-5 дугаар ангид. Тэгээд дунд боловсрол, тэгээд ахлах боловсрол гэд. Ингээд энэ хөтөлбөрийн шинжилт бид нар бас оролцож дуу хоолойгоо илэрхийлж байна. Хүний эрхийн байгууллагууд ийм одоо хөндлөнгөөс төрийн байгууллагуудад хяналт тавьдаг, бодлогыг нь шүүмжилдэг, тэгээ бодлогын зөв залуурдаг ийм төрийн бас байгууллага байхгүй бол маш эрсдэлтэй. Жишээ нь энэ манай эрүүл мэндийн салбарт чи ерөөсөө хүний эрхийн энэ иргэдийн дуу хоолойг төлөөсөн ийм хөндлөнгийн хяналт оролцооны төрийн бас байгууллагууд ерөөсөө байдаг байхгүй. Тэгэнгүүт та нар харж гин үү? Одоо өнөөдөр ингээд нэг бид нар эрүүл мэндийн даатгал төлөөлөөсөн тэгэл одоо улсын эмнэлгээс очиод эмчилгээ үйлчилгээ авах гэсэн чинь эрүүл мэндийн даатгалын сан хоос орсон шүү дээ. Кармансан мөнгө төлбөртэй шинжилгээ хийлэг, төлбөртэй хэвтэж үйлчлүүл гэд хэлж байгаа байхгүй. Тэгэхээр хүний эрхийн төрийн бас байгууллагууд байх, энэ төрийн бодлогод нөлөөлдөг, хяналт тавьдаг ийм одоо бие даасан хараат бус ийм төрийн бас байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд байх нь одоо эрүүл мэндийн эрх сурч боловсрох эрх болон бус тэрхээ хангах ийм одоо үндэс суурь болдог. Тийм. За иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцсон юм. Тэгвэл одоо саяхан гарсан бас нэг шуугиант хэрэг боллоо. Тэ нийгмийн зочирлсон үтгийн дээрхлэлтийн асуудал. Тэгэхээр энэ асуудал өөрөө бас айгүй нэг тийм олон талаас нэмийг бодох кейс юм шиг санагдаад байгаа. За чинь сэтгэл зүйчдийн хооронд ямархуу одоо яриа юмуд өрнөж ийн вэ гэхээр үгүй тэгээд сургуулийн сэтгэл зүйчнэр юу хийж ийсэн юм бэ? Энэ хүүхдүүд
дээрлэхэл өртчүүд бодвол сургуулийн сэтгэл зүйчтэй одоо байдаг бол очиод мэдгэцэн л гэлгүй. Тэгээд та нар хаашаа мэдээлсэн яасан арга хэмжээ аваагүй мó. Гэх мэт сэтгэл зүйч нар руу ингээд буруутгах чамнууд байна. Эсвэл нийгмийн ажилтнууд руу захирлууд руу гэдэг ч юм. Мэдээж хүүхдийг бид нар хамтдаа хамгаалах хэрэгтэй учраас эргэн тойрны хүмүүс бүгдээрээ чухал. Гэхдээ яг бодит нөхцөл байдал дээр одоо дээрлэхлийн эсрэг нийслэл болоод улсын хэмжээнд хэрэгжиж байгаа яг батлагдсан журам ч юм уу. Эсвэл за дээрлэл гарлаа гэхэд энийг юугийн дээрлэл гэж үзэх юм, юугийн дээрлэл биш гэж үзэх юм. Хаашаа хандах юм? Би ямар үед цагтаа хүүхд хамгааллын байгууллагт хандах юм гэдэг юм яг үндэ тэр мэрэгчлүүд байдаггүй гэдэг. Тэгэхээр нөгөө одоо хоёулахын саний яриад байгаа тэр бодлого ч юм уу тэр дүрм журм мэдрэмж ерөөсөө явсаар байгаа л яг энэ мэрэгчлүүдийн гар дээр очдог нэг юм түүл хэрэгсэл болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр зүйлс байхгүй байгаагийн хор уршиг даврна. Магадгүй саний асуудлуудаас хөгтөж яригдах шүү болсон. Тэгэхээр таны хувьд одоо энэ дээрлэлтэй холбоотой саний гарсан кейс дээр юуг олж анзаарч харав? Яах ёстой мэт магадгүй санагдсан бэ? Тэгэхээр иргэний нийгэмтэй ингээ холбож болно л да. Иргэний нийгмийн байгууллага нэг үүрэг юу гэхээр нийгэмд байгаа асуудлыг ингээд бодлогын асуудал болгож хувиргаж өгдөг байхгүй. Тэгэхээр манай эвсэл бүр 18 9 онд одоо дэлхийн зөнгээд байгууллагын хийсэн нэгэн судалгааг ингээд аваад үтсэн чинь боловсролын салбарт нөгөө багшийн зүгээс үзүүлдэг бие махбод сэтгэл санааны шийтгэл эрс буураад үеийнгийн хоорондох дээрлэлт нэмэгдэж байна гэдэг судалгааны тун гарсан 18 онд. Тий. Тэгээд багш нар одоо бие махбодын шийтгэл үзүүлэхгүй ч гэсэн ялгуурлан гадуурхалт нэмэгдэж байна. Багш хүүхдүүдийг болон хүүхдүүд хооронд. Нөгөө нэг нийгмийн эдийн засгийн байдал орлого хүмсж байгаа хувц эдэлж байгаа эд зүйл тий. Тэгээд биеийн гадаад төрөх үзэмж одоо юу гэдгийг тэр болгоноороо ялгуурлан гадуурхалт нэмэгдэж байна гэдэг юм. 2 дахин өгөнгөт бид нар үеийнгийн дээрлэлттэй сургууль яаж ажиллах вэ гэдэг ийм гарын авлага зохиогоод битэд тэр нь ямар ч хэсэн одоо урьдчилан сэргийлэх системээ сургууль дээр энэ үеийнгийн дээрлэлт гарахаас нь урьдчилан сэргийлэх систем байна гэд ийм аян зохиол байгуулах систем байна гэд удирдамжийг боловсруулсан байдаг. Тэгээд дээрлэлт гарвал хаана хийн хандах уу гэдээ би бүр ингээд зураглалыг хийгээд ууг нь гарцсан. Тий ингээд хийгээд гарын авлага хийгээд тэгээд боловсролын ам танилцуулсан тоосонгүй. Сургуулиудад танилцуулсан тоосонгүй. Их чухал ач холбогдолтой гэж үзэхгүй шүү дээ. Тэгээд би тэр гарын авлагаар өөрсдөө ингээд манайха бас 10 аймагт салбартай байхгүй. Тэгээд 10 аймгийнхаа ингээд зарим нэг сургуулиуд дээр тэр удирдамжийнхаа дагуу ингээд үеийнгийн дээрлэлтийн эсрэг аян зохион байгуулад ингээд өөрсдийнхөө байгаа мөнгө, өөрсдийнхөө байгаа боломжийн тулгуурлаа ингээд явжсэн байхгүй. Тэгсэн чинь энх хамгааллын сайд гарч ирээд хүүхдүүдээс юу авсан? Захиа авсан. Шууд сайд руугаа бич. Юу ямар асуудал тулгамж ийн гэсэн чил нөгөө үеийнгийн дээрлэлж гаргасан байхгүй. Тэнгүүд одоо яаж ажиллах уу гэд боловсролын ам ингээд 90 сурвалжлаад хаана хинт юу вэ гэд ясан чинь манай аяны хүмүүс сургууль багш нар хэлсэн байгаа байхгүй. Тэгэд манай аяны удирдамжийг өгөөч үзье гэд. Сайд болон боловсролын амнах аваад үзээд тэгснэ тэд нар олон улсын байгууллагын санхүүжилтийн та нар нэг энэ Баянзүрх дүүргийн 33 сургууль дээр төрийн өмчийн сургууль дээр ороод ажиллаад хаач. Тэгээ нөхцөл байдлын судлаад ингээд тайлан мэдээ гаргаад өгөөч. Болох нь болохгүй юу? Танаанаа даргачлал юм чинь болох нь болохгүй юу? Юу хийх ёстой юм гээд. Тэгээ бид нар Баянзүрх дүүргийн 33 сургууль дээр ажилласан. Тэгэхэд юу ажиглагдсан бэ гэхээр нэгдүгээрт захирал удирдлагууд огт дэмжихгүй. Энэ их ностой асуудал биш. Юу үеийнгийн дээрлэлт наадхаас чинь илүү олон бид нар хэдэн он завгүй байна. Чи сайхан ковидын дараахан гэсэн үг шүү дээ. 21 22 он баг. Тэгсэн чинь ажиллахгүй. Та нартай ажиллахгүй. Энд манад гардггүй манай сургууль дээр. Байхгүй. Нийгмийн ажилтны сэтгэл зүйч нь бид нар чадж байгаа мэдж байгаа та нар залхахгүй. Манай төрийн сургуулиуч тэгээд зарим нь болохоор айгүй итгэвтэй зарим сургуулиуд нь ажиллаад бүр үр дүн гаргаад бүр зарим кейсүүд илрээд энэ төр. Тэгээд энэ кейс дээр яг яаж ажиллах вэ гэдэг манай төрийн бас байгууллагууд ч одоо хүч хил эсрүүцний төв байгаа, мофмед байгаа, хөөрхөн зүрхний төрийн бас байгууллага. Тэгэхээр тэд нар чинь багш сургуулиудад арга зүйн заагаад яаж шийдэх үү гэдээ явсан байхгүй. Тэгээ боловсролын ам тайлангаа авчаад тэгээ бид нар ямар санал гаргасан бэ? Ерөөсөө үеийнгийн дээрлэлтэй тэмцэх цорын ганц арга байна. Тэр бол урьдчилан сэргийлэх. Тэрийг сургуулийн. Тэрний
Арга нь юу вэ гэхээр аян. 9 сарын 1-нд хичээл орлоо, 10 сарын 1-ээс энэ аян явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай сургууль хүчирхийлэг хүлээн зөвшөөрөхгүй. Үеийнгийн дээрлэхэлт бол хүчирхийлэл. Буруу юм. Байх ёсгүй юм. Энд чи ийм хортой. Чи мэдвэл хаана хандах вэ? Яаж энэ асуудлыг шийдэх үү гэдэг юм. Тэр чинь зөвхөн аян биш байхгүй. Тэр чинь арга зүйн байгаа шүү дээ. Багш юу хийх ёстой, сургуулийн захиргаа юу ёстой, нийгмийн ажилтнууд юу хийх ёстой, ангийн багш юу, хүүхдүүд өөрсдөө юу хийх ёстой гэдэг ийм аргачлалын дагуу энэ аян яваад ингээд сануулж явах ёстой байхгүй. Тэг хүүхдүүд чинь мартан санаана. Шинэ хүүхдүүд илсэж орж ирнэ. Хүүхдүүд бага ангид байснаа дунд ангид орно. Дунд ангид байснаа ахлах ангид орно. Тэгэхээр тэр аян нэг жил болгон хийх ёстой гэдэг өгөхөд манай боловсролын яам тэрийг жил болгон хийгээгүй. Тэгэл хайцсан. Тэгээ өнөөдөр гинтх ингээд зочиж байгаа юм шиг. Тэгээ ноднон бол бид хэд шахаж шаарцараад боловсролын ерөнхий газрыг энэ аяныг хийлгүүлсэн. Жил болгон хийх ёстой. Та нарыг харахаар хийгээгүй байна. Одоо хийгээч гэсэн чи харин боловсролын ерөнхий газар өнгөрсөн жил ингээд бүх сургууль, бүх насан туршдаа суралцах бүх мэрэгжлийн сургалтын байгууллагууд тэнд чинь 18 нас хүрээгүй хүүхдүүд байгаа шүү дээ. 9 төгсөөд очсон. Хийгээд үеийнгийн дээрлэхэлтийн аяныг хийгээд би тэд үр дүн мөнгө тооцоод үнэлж мөлж үзээд ингэж уулна эхэлж ирсэн. Тэгээ чи нэг удаа хийх хангалттай байхгүй. Энийг жил болгон одоо хийх хэрэгтэй. Тэгээ сая одоо тэр улсын хурлын өргөдлийн байнгын хорон дээр ингээд улс төрчдийн ярьж байгаа юмыг сонсоход төрийн байгууллагын удирдлагуудын ярьж байгааг сонсоход аян хэрэггүй. Үгүй байхгүй. Нэг удаагийн аян хэрэггүй. Жил болгон давтдаг аян хэрэгтэй. Тэгжээж нэр чинь аян болох гэдэг. Тийм. Тэгжээж эн чинь урьдчилан сэргийлэх гэдэг. Гархаас нь урьдчилан сэргийлэх гэдэг. Хоёрдугаарт тэнд дахиад буруу юм ярьж байна. Сургалт хэрэггүй. Сургалт хэрэггүй. Сургалт нэг удаагийнхаа хэрэггүй. Одоо хаана хинд хандах вэ гэдэг практик агуулгагүй зүгээр тухай PPT заах юм бол хэрэггүй. Гэмт хэрэг гэж юм хэлнэ гэд хууль заах юм бол хэрэггүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл сургуулийн сэтгэл зүйчдэд заавал хамрагдах ёстой сургалтын агуулга гэж байх ёстой. Нийгмийн ажилтнуудад, анги удирдсан багшид, эцэг эхчүүдэд, сургуулийн удирдлагуудад заавал судлах, хамрагдах сургалтын агуулга гэж байх ёстой. Одоо үеийнгийн дээрлэхэлд гарвал яах ёстой, сургууль юу хийх ёстой, анги удирдсан багш юу хийх ёстой, нийгмийн ажилтан юу хийх ёстой гэдгээ сурдаг байх ёстой. Нийгмийн ажилтан ирлээ. Магадгүй ш дараа жил нь тэр нийгмийн ажилтан тэтгэвртэй гараад дахиад нэг нийгмийн ажилтан шинээр төгсөж ирж. Тэгэхээр тэр сургалтандаа дахиад тэр хүн хамрагдсан байх ёстой. Тэгэхээр сургалт байнгын бүх талуудад тэгээд юу хэрэгтэйг арга зүйг мэдлэг биш арга зүйг өгсөн. Одоо шинэ анги удирдсан багшид ямар сургалт хэрэгтэй гэхээр үеийнгийн дээрлэхэлд өртөж байгаа байх шинж тэмдгүүдийг олж таньдаг хүүхдтерээ хараад тэгээ мэдээлэх хааш нь хэнд яаж мэдээлэх үү гэдэг юмыг заасан багтлаа. Тэр урьдчилан сэргийлэх юмыг сургууль дээрээ маш сайн хийх ёстой. Жил болгон хийх ёстой. Утга учиртай хийх ёстой. Зорилготой хийх ёстой. Үр дүнгээ хэмжиж хийх ёстой. Тэр нь төсвөө зориулж хийх ёстой. Тэгээ бид нар дахиад манай байгууллага одоо боловсролын төсөв дээр нөлөөлсөөр хагаад сургууль болгоод хүүхд хамгааллын зардалтай болгож өглөө. Төсөвт нь жил болгон тусдаг. Өөрөөр хэлбэл ингэж байгаа хгүй тэд нар аян хийх гэсэн чинь урьдчилан сэргийлэх ажил хийх гэсэн чинь төсөвгүй байна гэд бид нарт хэлсэн. Тэгэхээр бид нар тэр одоо сургуулийн хамт олонны саналыг ингээд боловсролын яамд хүргээд сангийн яамд ойлгуулад ингээд сургуулийн төсөв дотор хүүхд хамгааллын төсөвтэй болгоод өгсөн байна. Тэгэхээр өнөөдөр тэр төсвөөрөө тэг холбогдох мэрэгчлэтнүүд нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа маш нарийн хийх хэрэгтэй. Одоо зорилготой, бодлоготой, утгатай, учиртай хийх. Тэгвэл үеийнгийн дээрлэхэлт гэдэг юм чинь гарахгүй шүү дээ. Харин тийм. Тэгэхээр нэг бодлын маш цочиртмоор тэгээд буцаад нэрэлтөө бидний одоо ирээдүй болсон гэж ярьдаг хүүхдүүд маань за магадгүй нэлдүүнэр маань ямар орчин сурч байгаа бол нэр юу болж байгаа бол энэ цааваараа ийм бүр талбарт орсон юм шиг үстэй магадгүй өөрөө энэ зүйлийг хийдэг эсвэл энэ хоригчлж чимээгүй яваад байгаа юм шиг үстэй гэсэн айц хүн болгон төрсөн баг. Тэгэхээр энэ айц хэрвээ магадгүй шийдлэх удаа үргэлжлэх юм бол хүмүүс
айдас бол ингээ ихтгэл найдваргүй байдал болж хувирах эрсдэлтэй учраас өнөөдрийн харгаа таныг дуудсан дэрийг яригж утсан. Тэгэхээр шийдэл бол байгаа юм байна. Ямар ч гэсэн бид нарт бол судалсан туршлага бас байгаа юм байна. Тийм болохоор дээрлэлтийн эсрэг бол байнгын голын татамжтай аян өрнүүлэх. За тэгээд тэр бүх ажлууд нь мэдээж тодорхой бас зөвхөн мэдлэг болох биш. Бас яг хаашаа хийн хандах вэ гэдэг тэр ур чадрыг нь суулгах зүйлс энэ гэсэн хийх ёстой байна. Нэг юм хэлгээр мартчих. Бид нар Витингийн дэрлэлтэй сурчлан сэргийлэн дан хүүхд рүү хандсан үйл ажиллагаа хийдэг. Үгүй нөхдөө энэ томчууд насан туршид хариуцлага бол эцэг өх бол эцгийнхээ үргийг багшийнхаа үргийг сургуулийн захирлынхаа үргийг боловсролынхаа сайдын үргийг хүүхд хамгааллын байгууллага хүүхд хамгааллынхаа байгууллага насанд хүрэгчд рүү хандсан тий үйл ажиллагаа төлөвлөж хийх ёстой. Тэгээ бид нар ингээд өөрийнхөө үргийг биелүүлэх ёстой. Жишээ нь одоо үнэхээр тэр одоо төрийн тоо баримт үнэн бол тэр өргөдлийн байнгын хорон дээр яригдахад энэ Витингийн дээрлэл хэлтийн бараг 70% нь гэмтлийн эмнэлгийн эмчнэр мэдээлсэн байна. Тий. Тэр эмчнэр маш сайн байна. Тэд нар хүчирхийллийг мэдээлэх ёстой гэдэг төрийн албан хаагчийнхаа хүүхд хамгааллын хуулиар хүлээсэн үүргийн хамгийн сайн биелүүлж байгаа хүмүүс өнөөдөр эмчнэр байгаа. Тэгтэл багш нар мэдээлэхгүй байна гэж байна. Тий. Тэгэхээр багш нар тэр одоо өөрийг мэдэхгүй байна уу? Мэдээд яагаад тэрийг мэдээлэхгүй байна уу? Тэ? Яагаад нийгмийн ажилтан сэтгэл зүйч нар тэрэн дээр орж ажиллаж чадахгүй байна уу? Энэ бүх юмыг одоо боловсролын салбар дахиж маш нарийн эргэж харж агаад шийдлүүд гаргаад тэгээ хамгийн харамсалтай мэдээлэл гарч ирдэг 33 сургууль дээр ажиллахад хүүхдүүд бид нар хэлэхгүй эдгээр дэрлэлд гарахаар хүнд хэлэхгүй яад хэлэхгүй байгаа гэсэн чинь найдваргүй шүү шийдэхгүй шүү надад туслахгүй шүү гэж хэлж байгаа юм. Энэ чинь хэний асуудал вэ? Насан туршид томчууд бидний асуудал баг. Эцэг нь хэлэхээр тоодгүй. Багш нь хэлэхээр арга хэмжээ авдаггүй тий. Ийм байгаад бол нийгмийн ажилтнанд хэлээ нэмэргүй сэтгэл зүйч тандаад нөгөө хүүхдэд нь ажиллаа зан төлөвийн өөрчлөлтөөр ажиллаж чадахгүй нөгөө хүүхд нөгөө л зан үйлтэйгээ байгаа гэвэл нөгөө хүүхд улам их тавтар ш. Тэгэхээр энэ байдлыг л өөрчлөх хэрэгтэй гэж үгэнд бид овоо хэдэн жилийн өмнө шүүгүүлүүлсэн боловч дахиад насан туршид одоо ажиллаа хийхгүй үүргээ биелүүлэхгүй. Тэгэхээр нийгмийнхаа ирээдүйг бэлтгэж байгаа одоо хүүхдүүдийнхаа өмнө бол насан турш хүн болгон аль салбарт юу хийж ингэдээс үл хамаараа бүгд төгөлөөсөө өөрийг хариуцлага байгаа учраас сонор соргог байх хэрэгтэй байх нэ гэдгийг бол маш сайн ойлгож авлаа. Нийгмийн хамгийн том асуудал бол нийгэмд үүсээд байгаа тэгш бус байдал. Улс орнуудын орондох тэгш бус байдал төдийгүй нийгэм доторх нэг улс доторх тэгш бус байдал бол одоо нийгмийн хамгийн том шийдэх ёстой асуудал гэдэг дээр дэлхийд даяараа нэгдчихэж байгаа. Тэгээд тэр нийгэмд үүсэж байгаа тэгш бус байдлыг хөөргөдөж байгаа гэдэг юм уу? Тэр ангалыг улам холдуулж байгаа. Тэр тэгш бус байдлыг бүр гүнзгийрүүлж байгаа хамгийн гол хүчин зүйл бол энэ боловсролд үүсээд байгаа тэгш бус байдал баг. Тэгэхээр Монголын нийгэмд энэ маш зүгээр нүдэн дээр ингээд шууд харахад тодорхой байдаг юм юу вэ гэхээр та нар хэдэн жилийн өмнө анзаарвал хобби, орчлон энэ хаана байсан? Хотын төвд байсан. Тийм биз дээ. Энэ өндөр төлбөртэй хувийн одоо сургуулиуд хотын төвд байсан. Одоо хаашаа очсон? Урагшаа. 2 3 гол даваа явцсан ш тэ. Тэнд тэгвэл хэн байгаа? Манай нийгмийн чинээлэг хэсэг төвлөрсөн хэсэг рүү тэр өндөр төлбөртэй сургуулиуд ингээд байшин барилга бариад одоо юу гэдгийг нөө хэрэглэгчээд байгаа тийш явчихж байгаа. Тэгэхээр эн чинь зөвхөн боловсролыг хувааж байна уу? Үгүй шүү дээ. Residential area буюу оршин сууж байгаа энэ хотыг хоёр хувааж байгаа. Тэгэнгүүт хотыг хуваана. Дотор нь байгаа хүнийг харахаар хүмүүсийг хоёр хувааж байгаа. Улсын сургууль сурдаг нэг хэсэг, хувийн өндөр төлбөртэй сургууль сурдаг нэг хэсэг. Тэгтэл нийгмийн энэ хоёр хэсэг хизээч уулзахгүй. Сургууль сөв дээр уулзахгүй, ебэс дээр уулзахгүй. Өөрөөр ихтэй сургуульд уулзахгүй. Айгуул гадагшаа коллеж ихтэй сургуульд явдаг. Энэ хэсэг нь дотоод ихтэй сургууль сураад юм уу ажил авах шүү. Тэг манай нийгэм чинь нэг бүхэл байх хэвээр, ив найртай байх хэвээр, харилцан ойлголцдог байх хэвээр, хамтарч амьдарч чаддаг байх хэвээр гэж би уг нь боловсролын зорилго үүргийг ярьсан юм. Тэгвэл энэ боловсролын тэр зорилго үүргийг ч эсрэг юм болчихлоо шүү. Тэгэхээр байж болохгүй л гэсэн үг болчихж байгаа.
хувийн сургуулиудыг бодлогоор төр дэмжиж бүр болохгүй. Улс орнуудад хувийн сургууль байдгүй байдаг. Тэгэхдээ одоо юу гэдэг төрийн боловсролын тогтолцоонд хүртээмжтэй чанартай газар хувийн сургууль цөөн байна. Тэр бараг элсэлтгүй. Тэгээ улсын сургуулиас бүр чанаргүйд тооцогдно. Монголд ялангуяа Улаанбаатар хотод жишээ нь хувийн сургуулиуд өнөөдөр аймгийн төв дээр маш цөөх шүү дээ. Суман дээр хувийн сургууль бараг байхгүй шүү дээ. Зүүн хараамараа дээр л тийм Мандал сум, Сэлэнг аймгийн Мандал сум энэ төр дээр ганц нэг хувийн сургууль байгаа. За. Суманд байхгүй. Энд чи юу хэлээд байгаа? Хөдөөгийн хам чи ядуу байгаа юм шүү. Ордлохгүй байгаа юм шүү. Хувийн сургууль хүүхдээ өгч чадлаггүй байгаа юм шүү. Тэгэхээр энэ хувийн сургууль чи ялгарлан гадуурхдаг юм шүү. Төлбөрийн чадвараар нь хүүхдүүдийг чи хүсээ би хүсээ төлбөрийн дийлэхгүй чи тэр хувийн сургуульд хүүхдээ өгч чадахгүй шүү. Тэгэхээр бид нэрийг аль хэдийн ялгарлан гадуурхаж шүү. Хүүхдийг ямар гэр бүл төрснөөр нийгмийн эдийн засгийн статус ямар байгааг нь ялгарлан гадуурхаж шүү. Тэгвэл энийг шууд нэгдсэн үндэсний байгууллагын нэгдэн орсон гэрээ конвенцуудаар хүнээр хэрв ийм ялгарлан гадуурхалтал үүсгэж байгаа бол хувийн сургууль байх ёсгүй. Энийг төрөөс бодлогоор зохицуулах ёстой гэж хэлсэн байна. Яг бол Монгол улсын бүх хуулийн дээр байгаа. Энэ хуулиас олон улсын гэрээ конвенцийн заалт өөр байх юм бол олон улсын гэрээ конвенцийн заалтыг мөрдөн. Тэр Монгол улсын хуулийг биш. Тэгвэл олон улсын гэрээ конвенц юу гэж хэлээд байна вэ? Хүүхдийг аливаа хэлбэрээр ялгарлан гадуурхаж байгаа бол тэр боловсролын тогтолцоо байхгүй байх хэрэгтэй. Ийм одоо төрийн үүргийг тэр конвенцээр онооцсон байна. Тэгтэл өнөөдрийг болтол манай төр энэ үүргээ маш таарахын биелүүлж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл хувийн сургуулиуд байж болно. Энийг манай Монгол улсын үндсэн хууль хэлсэн байхгүй. Хүмүүс төрөөс тавих шаардлага нийцсэн хувийн сургууль байгуулж ажиллаж болно гэх. Тэгтэл тэр төрөөс тавих шаардлага муу тавьдаг гэсэн үг манай төр. Зөвхөн материалыг нэг орц талын шаардлагууд тавьдаг. Одоо юу гэдгийг сургуулийн байшинтай байх хэвээр, багштай байх хэвээр, хөтөлбөртэй байх хэвээр, сургагчтай байх хэвээр, биеийн тамирын залтай байх хэвээр гэдэг шаардлага тавьчаад яг тэр сургалтын үйл явцад нь хяналт тавьдаг. Гарч байгаа үр дүнд нь хяналт тавьдаг. Ингээд зөнд нь хайцсан гэсэн. Зах зээлд нь хайцсан гэсэн. Тэр төлбөрөө төлж байгаа эцэгчүүдийн үүрэг хариуцлага болгоо хайцсан гэсэн. Тэгтэл маш олон эцэгчүүд ингээд хувийн сургуульд эрхээ зөрчүүлээ. Хүүхдийн эрхийг зөрчөөд гомдол гаргахад манай төрийн байгууллага юу гэж хэлдэг вэ? Та нар гэрээ байгуулсан юм сте хоорондоо. Тэгэл тэрнгээрээ зохицуул. Бид нар тамаа. Бидний хэрэг биш сургуультай очиод хайчдаг гэсэн үг тийм. Гэж хайж байгаа байхгүй. Тэгж болохгүй. Ирээний нийгмийн байгууллага хүмүүс тийм болохгүй гэж үзэж байгаа. Төр хүүхдийн эрхийг хамгаалах хэрэгтэй. Эрх нялхас тэр хүүхдийн эрхийг ашиг төр хамгаална гэдэг үндсэн хуулийн тэгвэл дахиад нэг зовлт байна. Тэр хүүхдийн сурч боловсрохыг төр хамгаалах хэрэгтэй. Боловсролын ам хамгаалаад тэр хувийн хвшлийн хувийн сургуулиуд зөрчил дундуур нь орж хамгаалах хэрэгтэй. Тэр сургуулиудыг зохицуулах хэрэгтэй. Төрөөс шаардлага тавих эрх нь үндсэн хуулийн байгаа шүү. Гэтэл манай төр тэрийг тавьдаг. Харин эсрэгээр бүр маш буруу бодлого хэрэгжүүлдэг юм. Юу гэхээр нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын өгч ийн гэдэг. Хүүхдийг ялгарлан гадуурхаагүй гэдэг нэрийдлэр хувийн сургуулиудад төсвөөс жилд 60-70 тэрбумыг хуваарлдаг. Тэгэхээр энэ улсын сургуулиуд нь санхүүжилдэг байж. Тэгтэл тэнд ингээд өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал нэрээр улсын төсвөөс жил болгон 60-70 тэрбум 100 тэрбумаар ингээд гаргаад хуваарлаа явж байдаг. Энэ бол маш том ашиг сонирхлын зөрчил. Ялангуяа яг өшөө дахиад нэг ярддаг олон улсад ярддаг юм гэвэл хэрв тэр сургуулиуд өөрсдөө бид ашигын бус ажиллана. Яг л гарч байгаа зардлаа авна. Багшийнхаа цалин авна. Одоо юу гэдэг улаан цахилгаан байшин түрээс мүрээс хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн тэр юмныхаа зардлыг авна. Бид нар ашиг олохгүй гэвэл улсын төсвөөс дэмжиж болно. Санхүүжилт өгч болно. Гэтэл манай ихэнх хувийн сургуулиуд ашигын төлөө. Тэр нэг хэсэг хүн баяжж идэг гэсэн өөр тэр сургуулийн төлбөрөөс ашиг олж идэг гэсэн. Тэгэхээр сая боловсролын хуулийн өөрчлөлтөөр иргэний нийгмийн байгууллагууд энийг өөрчлөх гэж дийлээгүй. Одоо яадаг вэ? Улсын их хурлын бүх гишүүд, засгийн газрын бүх гишүүдийн хүүхдүүд хувийн сургуульд явдаг учраас тэд нар хувийн сургуулийн лоббид ороод хэрэг бид нар ийм өөрчлөлт нэгдүгээрт ийм өөрчлөлт хийх гэж хүссэн. Хувийн сургууль байж болно гэхдээ ашигын бус ажиллана бүгд. Гэдэг чинь өндөр төлбөр авахгүй гэсэн үг байхгүй. Зөвхөн гарч байгаа зардлаа л
эцгээс авна гэсэн. Энэ бол эцгийн эрх ашигын төлөө хийсэн юм бидний нөлөөллөөсөн гэвч зөвшөөрөв. Тэгвэл за та нар тэгвэл заавал ашигын байна гэж байгаа юм бол тэгвэл улсын төсөөс өгөх байл. Ашигын бусд нөгөөд ашигын төлөө байгаа сургуулиуд нь улсын төсөөс өгөх байл. Тэр бизнесийн зарчмаар явагддаг. Бид нар ингээд гурилын үйлдвэрийг ингээд төсөөс дэмжиж идэх үстэй. Энд ажиллаж байгаа нэг хувийн дэлгүүрт тэмцээд улсын төсөөс өгөөд идэх үстэй гэхээр тэгэхээр үгүй. Яг тэгвэл хувийн сургуулиудын холбоо маш хүчтэй лоббитай. Лоббидод улсын их хурлын гишүүдийг хуулинд ийм өөрчлөлт оруулаг. Тэгш бус одоо байдлыг зааг ингээ хайх юм бол ер нь нийгэмд ямар хор уршиг тий их нүглэх аюултай вэ гэдэг талаар жоохон яг seriously ярихгүй бол хүмүүс ингээд хор уршигыг ойлгох юм шиг санагдав. Та энэ дээр ер нь юу гэж боддог вэ? Ерөнхийдөө нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн экспертүүд хэлсэн байдаг. Энэ ингээд тэгш бус байдлаа арилгахгүй л энэ хувийн сургуулиуд ингээд хэмжээ хязгааргүй ингээд нийгмийг хуваагаад ах юм бол хамгийн нэгдүгээр аюул занал арчилд учирна гэж. Өөрөөр хэлбэл нөгөө мөнгөтэй эрх мэдэлтэй өөр тусдаа сургуульд сурсан тэр хэсэг чинь энэ сонгуулийг мөнгөөр худалдаж аваад тэ засаг төрийн эрхэнд гараад тэгээд өөрсөндөө ашигтай бодлого боловсруулах. Тэр хүмүүс хизээч нийгмийн нөгөө хэсэгтээ уулзж байгаагүй учраас тэдний эрх ашигт нийцсэн бодлого хизээж гарахгүй. Тэдний зовлон бэрхшээлийг мэдэж бодлого гарахгүй. Яг тэгвэл өөрийнх нь хизээч тулааг амьдралахгүй юу? Хизээч нүүр учраагүй, өөрөө хизээч мэдэхгүй юмныхаа төлөө шийдвэр гаргахгүй, өөрийнхөө тэр явцуу туршлагад сорилсан одоо шийдвэрүүд гаргадаг гэсэн үг. Тэрний одоо жишээ байна шүү дээ одоо боловсролын сайд формыг пологоор солиё гэж хэлсэн шүү дээ. Энэ ханцуугүй одоо ботолкор солиё гэдэг ийм шийдвэр гаргасан. Би тэрийг бол одоо яг энэ хувийн сургуулийн туршлагатай үний шийдвэр. Тэгээ Улаанбаатар хотын халаалттай, тансаг орчинтой сургуулийн мэддэг хүний шийдвэр гарч байгаа. Тэгтэл 99 төмсөн сургууль яасан? Галалдаг байж таарсан ш. Бүх анги нь галалдаг. Тэгээ модоор галлна. Тэнд чинь нүүрс байхгүй. Тэнгүүд модоор ассан гал яадаг вэ гэхээр дүрс хийж асаал халуун болоод тодорхой хугацаанд аим буцаад хүүтэн болчихдог. Тийм газар одоо полото суух уу? Ангид хүүхэд. Дээрэс нь маш олон сумын сургуулиуд гадаа ариун цэрийн байгууламжтай. Хүүхдүүд нэг завсарлагаанаа бийцэхийн тулд нэг гадуур хувцас өмсөж гарчгүй хөхгүй шүү дээ. Но полото ханцуугүй полотогоо тий ариун цэрийн байгууламж руу гаргаад ханьяа томод усаад ийм болж. Ингээд нэгдүгээр арчлалт эрсдэл учирдаг. Хоёрдугаар тухайн улс орны тогтвортой нийгмийн тогтвортой байдалд одоо нөлөөтэй. Одоо чийл мэтийн улсад бүр бослог гарсан шүү. Яг тэгвэл сургуулиуд нэг 3 янз болсон, хуваагдсан. Тэгэнгүүт нь тэр сургууль төгссөн хүмүүс чинь нөгөө чинэл гэсэн. Одоо манайхаар бол зайсан руу те ярмаг руугаа. Та нараас олж бид нар ядуу байна. Та нар энэ баялаг улс орнд бүтээгдэж байгаа баялагийг та нар ухсаар суучаас бид нар ядуу байна. Нийгмийн баялагийг та нар ингээд засаг төрийн эрхэнд гараад өөрсөндөө илүү аваатай. Өөрсийнхөө бизнесийг дэмжээд байна. Тэм учраас бид нар ядуу байна гэд ингээд нийгэм талцаа хоорондоо мөргөлдөөд чигсаал цуглаан гараад бүр цус одоо тий мөргөлдөөн болоод тэгээ магадгүй ингээд засаг төрийн эргэлт мэргэлт гараад ингээд нийгэм ингээд тогтворгүй болдог. Ийм аюултай учраас энэ тэгш бус байдлыг баг дээр боловсролын салбарт байгаа дээр нь засах үүрэгэл төр бодлогоороо санхүүжилтийн бодлогоороо хувийн сургуулиудыг одоо зохицуулах бодлогоороо шийдэх ёстой маа. 3 дугаарт энэ хувийн сургуулийн тогтолцооч улсын сургуулийн тогтолцоог нурааж идэг. Зүгээр байж идэг. Нурааж идэг. Тэнд айгүй сайн багш гэр гараад ирэнгүүт цалингаар зөхөд авчихдээ. Нөгөө улсын сургуулийн 1600 3000 хүүхдэд тэр сайн багш хэрэгтэй байтал 300 хүүхдэд хувийн сургууль авчих. Тэгээд тэр сургуулийн чанар ундаг. Яг бол боловсролын чанар багшаас шалтгаалдаг. Байр өгье. Цалингийн ч нэмье гэд ингээд сайн олимпиадад хүүхдүүд төрүүлдэг. Тэнгүүд манад үнгүү сур гэд авчдаг. Тэр хүүхдийг хувийн сургуульд элсүүлээд авчдаг. Тэгээ тэр хүүхэд ингээд гадаадын сургууль
нөгөө сайн гэгдэх ихтэй сургуулиудын тэр тэнцсэнгүү тэрийг ин маркетинг болгож ашиглах гэдэг. Манайх төгсөгч тийм ихтэй сургууль тэнцлээ. Тэнгүүд нэг ангиас сайн хүүхдийг авчгаар тэр ангийн сурлагын чанар тааш ундаг. Хүрэл тэр нэг хүүхдтэй татагдаж тэр ангийн сурлагын чанар дээшээ явж идэг. Тэр хүүхдийн сурлагын чанарыг бусдын доош нь хизээч татдаггүй. Харин тэр хүүхдтэй татагдаж тэр ангийн сурлагын чанар тэр 8 дугаар ангийн бүх бүлгийн хүүхдүүдийн сурлагын чанар татагдаж явдаг байтал тэр олимпиад төрүүлсэн хүүхдийг нь сургалаа байдаг. Тэгэхээр энэ улсын сургуулийн тогтолцоогоо ингэж татаж унгааж яадаг учраас хувийн сургуулиудыг одоо дэмжихгүй, бодлохоор дэмжихгүй яг байхын зөвшөөрөөд тэгтээ маш сайн зохицуултууд хийгдэх. Одоо жишээ нь дэлхийн нэлээдгүй улс орнуудад төлбөрийн таац тогтоодог байхгүй. Өөрөөр хэлбэл нэг хүүхд 1-р ангид сурах бүх зардлыг тооцоолоод эдийн засгчдаар тооцоолоод 5 сая юм биш үү. Тэгэхээр энэ жилийн 1-р ангийн бүх төлбөр хувийн сургуулийн төлбөр 5 саяас дээш гарчлахгүй. Гээл тогтчихдаг гэсэн. Тэрээс ингээ хувийн сургууль дураараа тогтоогоод жил болгон нэмээд тэ ингэх боломжийг олохгүй нэг чинь аль хэдийн төрөөс зохицуулж эхэлж байгаа юм. Тэгэхээр гэх мэтчлэн энэ одоо төрийн зүгээс зохицуултууд хийж явах ёстой асуудал тэгжээж боловсрол дах тэгш бус байдал тэгээ нийгэм дах тэгш бус байдал одоо энэ хангал зааг нь багасна. Бүрэн арилгад гэж хязгаарч байхгүй ш. Тэгэхээр ингээд одоо Сингапур ингэж байгаа ш. Улсын сургуулийн маш сайн системтэй байхгүй. Чанартай сайн системтэй. Тэгэнгүүт ингээд нөгөө орон сууцны хорооллуудаа чинээлэг бус гэж ялгархаас нь урьдчилан сэргийлж газраа өгдөг гэж байна. Тэгэхээр яг одоо чинээлэг хэсгийн хороолол, дундаж хэсгийн хороолол, магадгүй ядуу хэсгийн хороолол ингээ нэг дор дунд нь сургууль ирчдэг. Тэр сургууль бүгдээр явдаг. Тэр бүх нийгмийн анги давхаргааны хүүхдэд явдаг. Тэ бие бинийгөө ойлгодог. Бие биентэйгээ нөгөө learning to live together. Ядуу баян байна уу? Биднийгээ бие бинийгээ ялгуурлангаа дурахгүй, дээр дор үзэхгүй, бие бинийхээ эрхийг зөрчихгүй, хүчрхийлүүлдэггүй хамтж амьд сурдаг. Тэгжээж энэ нийгмийн эвийг хангадаг. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал хангагддаг. Тэрнээс биш манайх шиг ингээд багаас нь биенийгээ үзэхгүй харахгүй хоёр хэсэг болгоод явдаггүй л гэсэн үг. Бодлого байвал. Магадгүй өнөөдөр ч юм уу гэр гэртээ ч юм уу эсвэл сургуулийн танхимд ч юм уу хүмүүс дүүдээ эсвэл хүүхдүүддээ зааж авах ёстой тэрний юм ардчилсан нийгэмд иргэн байхад нь одоо тэр магадгүй тэр за ямар нийгмийн анги давхраас хамаарад тэр хүнтэй яаж харилцах ёстой юм хүнийг яаж хүндлэх ёстой юм гэх мэт эдгээр зүйлсийг ер нь заа гэх юм бол энэ эцэг эхчүүдийн оролцоо эргэн тойронд байгаа одоо сургуулиас өөр боловсролын байгууллагаас өөр эцэг эхчүүдийн ч юм уу гэр бүлийн энэ хүмүүсийн оролцоо энэ хэр байх ёстой гэж та боддог вэ? Ямар шийдлүүд бас байж болох вэ? Тэгэхээр ер нь энэ нийгмийг хэн өөрчилдөг? Энэ нийгмийг хэн хувирган өөрчилдөг гэвэл энэ нийгэмд байгаа ирээдүйд зтэй тий. Тэгэхээр хэрв иргэдэн энэ байгаа асуудлаа олж хараад одоо байгаа тогтолцоогоор шүүмжлэлтэйгээр хараад өшөөд дахиад энэ нийгмийг өөрчлөхгүй бол ирээдүйд ямар сөрөг үр дагавар гарах вэ гэж ингэж бодож чаддаг тийм бол чанартай боловсралтай хэрэг иргэд байх юм бол энийг өөрчлөлт. Тийм биш тий байгаа юмыг байгаагаар нь дуулууртай хүлээж аваад захирагдаад энэ тогтолцоондоо тасан зохицож амьдраад тий өөрөөр хэлбэл оногцсон үүргээ өгдөөгүй биелүүлээд өөрөлдөө нийгэмдээ идэвхтэй байхгүй гэсэн үг ш дуу хоолойгоо гаргахгүй гэсэн үг ш тий. Тэгээд ийм бусдаар хянуулаад амьдрах сонирхолтой ийм иргэдийг боловсрал гаргачих юм бол нийгэмд өөрчлөлт гарна. Дээрэс нь хувь хүний хөгжил маш чухал. Танаа хүүхэд хэрв тий улсын чанартай сургуульд өн төлбөргүй яваад эзэмших ёстой тэр дөрвөн багнаа эзэмшээд гарвал ямар хац жаргалтай юм болох. Энэ л бүх одоо боломж бололцоог энэ сургууль боловсролын тогтолцоо болгодог. Тэгэхээр энэ 13 жил заавал эзэмших 13 жилийн боловсрал гэдэг юмд ач холбогдлогч хүн болгон энэ сургуулиудаа сайжруулахын төлөө сургуулийн өмнөх боловсрал цэцэрлэгийг сайжруулахын төлөө иргэн нэг бүр хариуцлагатай тэгээд шахаж шаардаж
одоо оролцож сайжруулахын төлөө дуу хоолойгоо гаргаж одоо манай хүүхдийн сургууль дээр болохгүй байгаа юм энэ байна. Тэгэхээр энийг бодлогын түвшинд хааш шийдэх үү гэдэг. Тэгээ төрийн бас байгууллагуудаар дамжуулаад өөрсдийнхөө сонгогдсон төлөөллөөрөө дамжуулаад шахаж шаарддаг. Улсын төсвийг хуваарлаач. Улсын төсвийн ордгон 20-оос доошгүй хүч хуваарлаач гэдэг шахаж шаарддаг. Манай суманд зам тавиач, манай суманд соёлын төв бариач гэх оронд манай сумын сургуулийг хангалттай сайн хөгжүүлээд багшд нь сайн цалин өгөөдгөө чи. Тэгвэл тэр хүүхдүүд чинь таны амьдралыг одоо мань мэт магадгүй баг цалинтай амьдраад баг тэтгэврт гараад ядуу амьдрах байтал хүүхдүүд чинь чанартай сайн боловсрол эзэмшээд ажил хөдөлмөрөө өндөр нөлөөлвөл таныг аваад явна шүү дээ. Ядуурлаас одоо ядуу ойлоо ядуурлаас гарах юм хүчтэй идэхгүй боловсрол чинь. Тийм учраас боловсролд Монголын ард түмүүгээс ачаал бүгдлөө гэдэг боловсрол хэрэгтэйг мэддэг. Гэхдээ цухтаж биш, тулж. Хувийн сургууль хөгтөө гэж цухтаж байгаа байхгүй. Тэгэхээр тулж улсын сургуулиудаа сайжруулж, чанаржуулж тэгээд улс орноос битэл ингээд хөгжих тэр цаг ирээсэй л гэж бодож байна. За маш их баярлалаа. Тэгээд маш олон сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэгээд тэнтэй ярилцсанаар таатай байлаа. Тэгээд өнөөдрийн битэрийн подкастаас манай сонсогчид, үзэгчид аюул олон талын зүйлсийг олж харсан байхаа гэж найдаж байна. Тэгээд энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Ингээд Wellbeing podcast-ийн энэ удаагийн зочноор бүх нийт боловсролын төлөө иргэний мэдсний эслийн ерхий зохицуулагч Томглог багш маань оролцлоо. Тэгээд дараагийн дугаар хүртлээр түр баяртай.